Таны хувьд бас энэ туваад сур анх хөгжүүлэхэд хамгийн анх одоо хувь нэмрээ оруулсан юм гэж сонслоо. За өнөөдөр сайхан уламжлалт болон зохиогддог энэ олон улсын харваа гэдэг энэ харваа нь одоо үлийн наадам энэ хүрээнд сайхан уламжлалаараа сайхан зохион байгуулагдаж байна. За миний хувьд бол тоо улсын одоо энэ сорын харваанд бас өөрийн хувь нэмрээ оруулж бас сэтгэлээ гаргаж ингээд сүүлийн хэдэн жил 2014 оноос хойш ингээд тоо улсын одоо соёлын төвтэй хамтраад ингээд ажиллаад явж байгаа. Тоос бол одоо яг Монгол турхтантайгаа ижилхэн бас их гүрнээсээ бас соёлоороо ондоошч одоо Монгол турхтантайгаа соёлоороо ижилсэж ингэж явж байгаа. За тийм ч учраас энэ туваагийн ард түмэнд нь бас өөрийн гэсэн энэ язгуур Монгол энэ өв соёлоо бас хөгжүүлэх тал дээр бас өөрснөө бас хичээж байгаа. За энэ дээр нь бас бид бүхэн бас дэм түшиг болж одоо ингээд сурын харваа хөгжүүлэхэд нь одоо ингээд туслаад уламжлалт талаас нь ингээд зааж зөвлөд ингээд явж байгаа. Анх бол одоо 2014 онд сургалт 93 наадмаас одоо бүх морь хоёрыг бол ер нь боломжийн хөгжүүлчихсэн байсан. Сурын харваа байхгүй байсан. Тэгээд сурын харваагаа одоо ингээд хөгжүүлцгээе гэдэг юмээс туваагийн үндэсний соёлын төв гэж байгууллагад эндээс бас бидэнд бас урилга өгч ингэж хамтарч ажиллахыг хүссэн. За энэ хүсэлтийн дагуу одоо бид бүгд ингээд оролцоод одоо ингээд сүүлийн 10 хэдэн жил ингээд үр дүнтэй бас үр дүнгийн үзээд ингээд явж байна. За өнөөдөр бол ингээд тоо улстай бол одоо үлийн наадам болоход бол 100 гаруй харваач ингээд оролцдог болсон. Зундаа бол наадам 93 наадмаа хийдэг. 93 наадамда сурын харваандаа бол 200 орчим харваач оролцож байгаа. За тэгээд шагнал урамшууллаа бас их төлхөө сайн өгч байгаа. Ингээд машин унаагаар шагнадаг юм болж байгаа. Тэгээд ер нь бол өөрснөө бол маш их идэвхтэй оролцож байгаа учраас хөгжил нь бол маш сайн явж байна гэсэн. Таныг анх 14 онд очиход ер нь харавдаг хүн байхгүйсэн юм байна. За ер нь бол харавдаг хүн байхгүй байсан. Яг уламжлал манад бол дээр үед бол одоогоос нэг 100 гаруй жилийн өмнө бол бидэнд бол энэ сурын харваа бол байсан юм аа гэсэн ийм л усуд байсан. Тий судлаачд нь ч гэсэн бас ийм яриатай. Бид нар бол эртний ийм харваатай байсан гэж ярьж байгаа боловч яг харавдаг тийм харваа байхгүй. Тэгээд энэ усууд чинь бас нэг тагны уранхаа гэж явдаг. Туваачууд хуучин нэршил нь бол тагны уранхаачууд учраас бас энэ уранхаа сурын харвааныхаа төрлийг Монголд одоо хөгжсөн байгаа энэ төрлийг одоо хөгжүүлэх зүгээрээ гэдээ бид бүд бүхэн Монголын уранхаа сурын холбооныхоо одоо ингээд зөвлөсний дагуу одоо ингээд уранхаа сурын харвааны энэ дүрмийг одоо баримталж ингээд хөгжүүлсэн энэ олон жилийн одоо залгуулад ингээд сайхан явж байна. Одоо хүүхэд залуучууд нь ч гэсэн одоо олноороо суралцж байгаа юм байна. Тий хүүхэд залуучууд нь ч гэсэн олноороо суралцаад ялангуяа залуучууд бол жилээс жилд бол маш их сонирхож байна. Тий идэвхтэй оролцож байна. Таны одоо анхны шавнар жишээ нь Туваа улсын хошоо мэргэн болсон байна гэж шүү дээ. Зөндөө олон шавнар. Тий, анхны шавнараас бол одоо хоёр төрөл наадамдаа хоёр төрүүлсэн хоёр хүн байна. Тэгээд бас эдгээр цагаан сар гэж бас их өргөн цагаан сараараа бас энэ харваагаа харуулдаг. Жилд одоо хоёр том харваа, цол өгдөг хоёр том харваа. Нэг нь бол наадам, нэг нь цагаан сар. Цагаан сарын харваандаа бас цагаан мэргэн, шагаан мэргэн гэдэг энэ цол өгөөд юунда наадамдаа төрүүлсэн хүнд бол гүрний мэргэн гэсэн үг. Улсын мэргэн. Манайхаар бол улсын мэргэн гэсэн үг. Гүрний мэргэн одоо хоёр төрүүлсэн одоо хошоо мэргэн хоёр хүн. Тэгээ нэг төрүүлсэн хүмүүс 5-6 юм хүн бас ингээд гарч ирж байна. Ер нь бүгд таны шав гэсэн үг. Тий, нэгдүгээр үе, хоёрдугаар үе ингээд шавна. Тэгээ таны бас энэ харваа хөгжүүлэх үйлсийг үнэлээд Туваагийн гавьяат цол өгсөн. Тий, бас Тоосын гавьяат гэдэг ийм цолыг бас олгодог монголчуудад бол олон салбарт өгдөг одоо бүх болон урлагийн салбарт ч гэсэн ингээд өгдөг. Миний хувьд намайг бол бас Туваагийн энэ үндэсний энэ соёлд бас хувь нэмрээ оруулсан гэдэг бас Туваагийн гавьяат гэдэг ийм цолыг өгсөн. Миний хувьд бол маш их баяртай байгаа. Тэгээд 12 дахь хүн байна уу да. Монгол улсаас энэ цолыг авч байгаа тийм.
Өнөөдрийн тэмцээнд бол 6-аа ирсэн байна гэж байна те баг болоод ер нь сайн бас харваад. За тий ер нь бол цов харванд бол сайхан оролцсон 2 харваач бол дид мастер цалыг хүртсэн. Өнгөрсөн жил бас мастерын цал болцол хангаад явсан хүмүүс байгаа. Өнгөрсөн жил бол 20 гаруй хүн ирсэн. Энэ жил бас жоохон улс орны байдлаас бас нэгдүгээр хоёрдугаартаас энэ ном сум хэл хязгаараар авч гарахад бол бас их гүрний одоо тэр янз бүрийн асуудлууд бас байгаа учраас энэ одоо бол өргөн хэмжээгээр оролцож чадсангүй. Тэгтээ бол бас нэг 10-аад хүн ирж ингээд тэмцээнд оролцож байна. За баярлалаа. За баярлалаа. Хупа.